Би эхний удаа энэ инжирийн модыг ингээд жижиг савнд хий гэж бодож байна. Надад одоо зориултын шороо байхгүй. Манай энэ хайрцаг болохоор ногоо тарьдаг энэ хайрцагт болохоор хавар энийг ер нь анх хийснийхэн дараагаар нэг машин хомоол энд адуутай айл байдаг байхгүй манай энд. Тэгээд тэр адуутай айлаас нэг машин хомоол авчираад тэгээд хомоолоо нэг машин элстэй хойлоод хийсэн байхгүй манай энэ хайрцаг бол. Тийм учраас би энэнийг хараа эндээс ингээл ямар нэгэн мөрслөгээ хийх ямар нэг юм болох юм бол би эндээс дандаа шороо авчидгийг. Амар байдгийн энэ хайрцаг дотроос. Тэгээ хомоол одоо нэгсэндээ нэг машин элс зүгээр шороо мороо хойлоогүй. Тэгэл би энийг одоо жил болгоо энийг нэг ургацсан хураагаа дуусныхан дараа мод сод руугаа хийхдээ хүртэл энэний хаюуг нь аваад шороог нь аваад хийгээд байна. Тэгэл одоо харин дахиад тэр айлдаа очиж адуутай айлдаа очиж нэг машин юу авах юмсан гэж бодоол байна. Хомоол бууц үндсэн тийм бууц. За энэ хараа ийм гоё хараа энэ завсраар нь ингэж хонцор юм авчуулаад ингээд ургуулсан сайхан үндэс гарсан. Та нар энийг гээ шүү дээ. Сарнааг бас ингэж болно. Сарнаа өшөө гоё моднууд бас ингэж ер нь мод ингэ өрсөлдүүлж болохоор моднуудыг болоо дандаа ингэж өрсөлдүүлдэг их зүгээр. Миний сарнаас та айгүй гоё болсон. Би нөгөө сарнаа энэ шиг ингэж сагсаасаа үндэс гараагүй лээ. Гэтэ сарнаага аваад савн сулгацсан айгүй гоё байгаа. Сайхан ургаж байгаа. Сарнаа маань ногоо нороо их гоё ургаж байгаа. Сарнаа ингээд тайрцсан дараа бүр цэцгэлсэн улаан цэцэг нь гарцсан биш шүү дээ айгүй хөөрхөн. За ингээд элс бууц. Тэг зарим газар ингээд нөгөө бууцаа элстэйгээс хойлж чадаагүй нөө. Ингээл эхний удаадаа ингээд тавьчидаа цөмөрөө. За тэгээд харыг хүүтрээд ирэхээр том савндаа хийхгүй бол энэ жижиг савнд урахгүй та яг хавар ултар ингэж байлгуулах. За тэгээд та бүхэн бас туршаад үзээрэй. Амжилт хүсье.